За студид эргэн тавтай байрал үзэгчдээ өнөөдрийн зочин маань аль хэдийн ороод ирсэн байна. Тэгээд тэрэгцэртэй сэлэмний тамирчин Даваас орон студид маань ирсэн байна. За тэгээд түүний хувьд бол тэрэгцэртэй сэлэмний улсын авраг шалгаруулах тэмцээнд оролцсон 5 дахь удаага төрүүлсэн. За олон улсын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болсон байдгаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр маш гоё зүйлсийн талаар ярилцах болно. Танд өдрийн мэндийг хүргэе, өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн ч өглөөний мэндийг. Баярлалаа. Өглөөг яаж эхлүүлж байна да? Ер нь бол өглөө болгонд би бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр өглөө хөвчлэн 9 цаг гэж босвол тэгэл ер миний амьдралын нэг өдрийг эхэлдэг. Ааха. За би таныг дэлгэрэнгүй танилцуулсан. Гэхдээ та өөрийгөө бас тийм үзэгчдэд бас гоё танилцуулаад хоёлаа өнөөдрийн яриалгаа орё гэж бодож байна. За телевизч чам хүмүүстээ энэ өглөөний мэндийг хүргэе. Намайг Баяр Мөнхийн Даваас орон гэдэг. Тэрэгцэртэй спортын тамирчин. 2015 онд ахуйслаа улмаас нурууны хүнсний хэмтэлтэй болсон. Анх амьдралынх нь эхлэх цэгээс нас ингээ яриа гэж бодож байна. Аль сургуулийг төгссөн. За тэгээд цаашлаад яг ямар их сургууль гэдэг ч юм уу те мэрэгжлийн хүн байсан бэ? Спортын замнал руугаа хизэнээсээ орж эхэлсэн бэ гэдэг талаар ярилцмаар санагдаж байна. За би 10 жилээ нийслэл Чингэлтэй дүүргийн 61 сургуулийг төгссөн. За. Тэгээд 9 дугаар төгсчээ тэндээсээ барилгын политехник коллежийг хүнд машин механик засварын ангаар төгсөөд тэгээд 11 онд цэрэгт явж ирээд 2015 онд ер нь ахуйс болд орж нууцны гэмтэлтэй болсон. Тэрнээсээ өмнөх юм бол анх 2004 онд хөнгө ажилтнаар хичээлж хагаад тэгээд хүүхэд наснда 2007 оноос саамж бөхөр бэртэн битгэлээ хичээлсэн. Тэгэхээр ер нь бол спортын суур нэлээдгүй байсан байна. Хөнгөн атлетик гэж за бас барилдах самб тийм чөлөөтөр хичээлжсэн гэсэн үг. Самж жудаагаар хичээлжсэн юм байна тийм. Тухайн бас яг осол бол нэлийн хүнд зохилт мэдээж басан ойлгомжтой. Тэгэхээр түүний дараачаас бас яг энэ нөгөө сэлэмний тамирчин болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ үеэсээ хуваалцвал тийм сонголт яагаад ийшээ орох болов? Эргээд бас спорт руугаа орох тэр хүч урмыг хаанаас авав? Ер нь бол би нөгөө бэртэйгөө байхдаа нөгөө барилдаг байсан шүү дээ. Тэгтээ нөгөө ажил хийдэг байсан. Зэрэгээс ирээд ажилд орсон байсан. Тэгээд нөгөө хажуугаар спортоо хийж чадахгүй ажил өвөл намар зогсдог болохоор өвлийн саруудаа бэлтгэл хийгээд улсын авирагт орох ч юм уу. Тэгээд ажил эхлэхээр яг спортоор орхиж болж чадахгүй амарч байгаа төдөө очиж бэлтгэл хийгээд идэг байсан. Тэгээд 15 онд ахуйс болд ороод бас нөгөө гинт хөлдөөрөө явж байгаа тэгвэл алхаж чадхаа болж хор чинь хүн тодорхой хэмжээний нэг юм сэтгэл зүйн хувьд хэцүү болж байгаа юм чи ер нь хөлдөөрөө босноо л гэсэн итгэл найдвартай байсан боловч ногсны гинтл нь өөрөө баяг хүн хэлбэрийн гинтлээсэн болохоор ер нь бол насан туршдаа босхгүй тэр хэмцэр бол хэрэглэх шаардлагатай үнс дээр ирсэн. Тэгэхээр яг тэрийг давах хүчин зүйл нь юу ийсэн гэхээр хүүхэд байхаас л спортоор явсан болохоор тэр спортын явсны үндсэн дээрээс ч юм уу тэрнээсээ болоод ер нь айгүй хордон нийгмийн амьдралд нийгэмшиж орсон. Энэ нь надад айгүй спортоор хийсэн айгүй даваа тал болж байгаа. Тэгээд яг 18 онд би чинь бас зүгээрс нөгөө осолд орчоог 18 онд бас цооролт холгол цооролт гэж нэг хүнд өвчнө болмоос бас 100 хөлөө тайруулсан. Тэгээд тэрийг миний хамгийн хүнд гэмтлэх юм бол тэрэгцэртээр сууснаас илүү хөлөө тайрах. Тэр бол хамгийн ихтэй хүнд сэтгэл зүйн хувьд ч бие махбод юу ч гэсэн хүнд юу байсан. Тэрийг давахын тулд ахаад нөгөө спортоор хичээлэх шаардлагатай болсон. Тэгээд яг хөлөө тайруулсныхан дараа эмнэлэгт байж байхдаа тэрэгцэрийн спорт Монголд анх 18 онд үүсгэн байгуулагдаад 18 оны 8 сард үүсгэн байгуулагдсан. Тэгээд би 11 сард энэ спорт руу орж ирсэн. Тэгээд энэ спортоор хичээлээд ер нь яг анх бол хөлөө тайруулсныхан дараа нөгөө хүмүүст харагдах гадуур явах гэхээс өөрөө сайгүй ичдэг. Ямар эвгүй харагдаж байна гэж боддог бодлоод айгүй байсан. Тэгээд тэрэгцэрийн спортоор хичээлээд яваад ер нь ингээд амжилт гаргаад гадагшаа нөгөө тэмцээн оролдоонд яваад ирсэн чинь тэмцээ чинь маш олон төрлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэдрийг хараад би чинь өөрийгөө нөгөө бас хөлөө дээр зэвүү гэж бодож ирсэн чинь үгүй юм бэл. Би хажууд нь ирүүлэхгүй юм байна. Надаас хүн бэрхтэлтэй хүмүүс тэмцээ ингээд өөрийгөө ялан дэлээ явж байхад бол би бол хажууд нь ирүүл юм байна гэдэг айгүй их тийм өөртөө итгэх итгэлтэй болсон юм.
Ямар гоё юм бэ. Тэгэд сая нөгөө хөлөндөө бас ампутац хийлгээд тийм түүний дараачаас бас ингээл яаж байгаа бол яаж харагдаж байгаа бол гэдэг ч юм уу тийм эсвэл нэг юм шиг процесст бол ялцчгүй нэг юм хэцүү үе гарч ирсэн байна шүү дээ. Анх яаж энэ одоо тэрэгцэртэй сэлэмний талаар мэдэж байсан бэ? Яг энэ спортын талаар үзэгчтэй гоё мэдээлэл өгвөл тийм. За тэрэгцэртэй сэлэмний спортыг бол нөгөө анх үүсгэн байгуулагдсан цаг байж байгаа. Би нөгөө хөлөө тайруулсан. Би ч бас хөлөө 6 сард тайруулчаад нөгөө шарх маань нөгөө хавдарч юм гэх юм да айгүй урд нь доошоо дийшгүй гэдэг нэг ясандаа тулчаад байсан байхгүй. Тэгээ 2-3 удаа хамгийн сүүлийн хаалганд орж тэмдэг твтэж байхдаа одоо тэр Facebook дээрээс тэр юу зарыг хараад ийм спорт байна гэдэг. Ер нь их боломжийн спорт санагдаа. Тэгээ би яг эмнэлэгт байхдаа нөгөө YouTube-ээр тэр спортыг судалж үзээд ингээ үзэж айгүй гоо сонирхолтой байнгут эмнэлгээс гарангуудаа очоод бүртгүүлээд орж исэн. Яг одоо мөнгө тулга багшин шав болж орж исэн. Тэгэл ер нь бол үнэхээр яг одоо өмнө спорт өвчсөн ч юм уу миний хөдөлгөөн бие махбод таарад байгаа ч юм уу. Яг тэр утгаар нь ер нь бол энэ спорт яг миний одоо сонирхох спорт муу юм байна. Яг энийг бол яг зорилгоо болгоод ер нь энэний тамирчин бол нэг шийдээд тэгээд спорт руу орж исэн. Нөгөө тэрэгцэрсний спорт чинь зөвхөн одоо эрүүлийн олимпийн сэлэм гэж байгаа шүү дээ. Босоогоосоо тулдаал одоо биеийн бүх хэсгээс оноо авдаг бол тэрэгцэрийн сэлэм спорт бол зөвхөн одоо тэрэгцэртээрээ сууж агаад бүсгүнээс дээш байгаа оноо авдаг спорт байхгүй. Ер нь бол яг дөрмийн хувьд бол ижилхэн гэхдээ зүгээр харагдах байдал нь нэгэн тэрэгцэр суучаа нөгөөтөн босоогоос энэгээрээ л ялгаад байгаа. Паралимпиад. За яг энэ бол паралимпиад одоо анх олимпийн 4 төрлийн нэг бол сэлэмний спорт. Тийм. Паралимпийн төрөлд бол одоо дэлхийн гадаа өндөр хөгжилтэй улсуудад бол аюул олон жилээр төвхтэй хөгжсөн спорт байгаа. Монголд бол одоо хөгжөөд яг 8 жил болж байна. Бас удааг байх нь тий. Монгол яг энэ таны одоо энэ тэрэгцэртэй сэлэмний спортоор хичээлж байгаа хэдийн хэмжээний хүмүүс байдаг вэ? Насны хувьд бас хэдийн насны англи нь ямар хөө идэх юм болоо тий? За ер нь бол Монголдоо ч ихгүй дэлхийд бол энэ ерөөсөө насны зар байхгүй. Байхгүй байх нь. Яг одоо 12-3 наснаас дээшэл байх юм бол одоо парагийн төрөлтөө одоо яг оролцоод явж болоод байгаа. Ялангуяа өсвөр залуучуудынхан дээшээ насны төрөлтөөр ороод ирдэг ч юм уу те. Насны цогор бол байхгүй. 50 нас 60 настай хүн байсан ч одоо бидтэй тэмцээн дээр ингээд таарч яадаг тий. Нөгөө хөдөлгөөний хөдөлжил байх юм бол тэр хүн тэрнцээрээ суугаад хөдөлж чадчих юм бол хамаа байхгүй. Насны цогор гэж байхгүй. Тий. Анх яг одоо нөгөө спорт болгоноор хичээлэхээр эхэлж нэг юм тулгардаг бэрхшээлүүд өгдөг тийм. Тэгэхээр таны хувьд бас яг ямар бэрхшээл гарч ирсэн бэ? Бэрхшээл ер нь бол тулгарч байгаагүй. Зүгээр нөгөө шинэ хөгжиж байгаа спорт болохоор тоног төхөөрөмж. Одоо нөгөө тэмцээний тоног төхөөрөмж бид одоо биний энэ тэрэгцэр бол хэрэглээний тэрэгцэр байгаа шүү дээ. Спортын тэрэгцэр бол зориултын өөр одоо стандарт нийцсэн тэрэгцэр байгаа. Тэр тэрэгцэрийг бол анх бол нөгөө яг энэ тэрэгцэр дээрээ суугаад бэлтгэлээ гээл тэмцээнд ороод дотоодын тэмцээнд ороод явдаг байсан. 2022 онд нөгөө улсын хариуд анх төрүүлжээд гадагшаа ирэх авч ирсэн байхгүй. Тэгээд очиход нөгөө бид юу яагаад тэмцээнд орохдоо нөгөө Таиландд болсон. Таиландаас өөрсдөнгөөс нь тэм тэрэгцэр гуйгаад одоо анх удаага тэмцээнд оролцож байна гэдэг хоёр тэрэгцэр аваад ясч. Айгүй нөгөө энэ тэрэгцэр дээрээ дасцсан байж байгаа. Тэр тэрэгцрээ суугаад тулаа хэлсэн чинь тэг нөгөө амар асар ялгаатай юм бил. Тэгэл юу хүн анх удаа тиймэрч ер нь бол эндээс одоо Монголоос явахдаа ер нь бол аста зүгээр очил тий алаа хийчээ гэл тэгсэн хэсгийн тулаандаа би 5 дамжтаа таарсан. Нэг ялаа 4 хожид анхны тэмцээнд ороод. Тэгээд яг тэр тэмцээнд дуусны дараа Монгол одоо манай тэрэгцэрээс л бол нарийн бичгийн дарга манай тэнцээ уулзалт хийж хагаад 2 тэрэгцэр одоо Монголд авчрахаар болоо зам суурьтай тоног хөрөмж авчраад тэгээд яг тэрэндээ яг дасаж одоо бэлтгэл сургалт хийгээд тэгээд дараагийн аюу гоё болж өөрчлөгдсөн. Тийм. Яг нөгөө мэрэгжлийн зүйл гэдэг чинь бас аюу чухал байна л да тий. Ер нь хамгийн чухал зүйл нь бас энэ гарын ажиллагаа нэлээдгүй шаарддаг тох. Тийм гарын ажиллагаа болоод нөгөө анхаарал төвлөрөл гэдэг зүйл яг энэ тэрэгцэртэй сэлэмний тамирчин байхад хамгийн чухал одоо тэр одоо чадруудын нэг байх уу? Ер нь бол одоо манайх чинь 2 ангилтай A болон B гэдэг. Би болохоор B ангилтай хамаарах тэр нугсныг ангилтай. Одоо балансгүй ангил гэсэн үг тий. Тэр тэрэгцрээ сууж байхад анх бол нөгөө бид чинь ингээд тонгоочхороо босож чадахгүй, нурууны булчин ажиллахгүй учраас татаж чадахгүй. Баланс их алдаад идэв гэсэн. Тэгээ тэрэгцэртээрээ тасах, одоо биеэ тааруулах. Ер нь бол 2 гар одоо зүүн гар бол ялангуяа нөгөө тэрний артлын бариулаас тусгай бариулаас барьдаг учраас
урагшаа довтлох, сунах тэр үедээ буцаагаад биеийг одоо нурууны булчин татахгүй ч гарын хүчээрээ татна гэсэн үг. Тэрэндээ тааруулаад ер нь тэгээд яг бэлтгэл хийгээд байгаа тэр яагаад гэхээр хүн одоо яг биеийн хөдөлгөөнд айгүй сайн нэрлээд хүн тасчтэй. Ааха. Өөрчлөлтүүд даваас өрнгийн үед юу гарч байгаа вэ? Тэрэгцэртэй сэлэмний тамирчин болоод бас олон тэмцээнүүдэд авраглаад тий явж байгаа хүний хувьд бас зан арын шингийн хувьд ч гэдэг юм уу тий эсвэл одоо бие бэлтрийн хувьд ч юм уу энэ спортоор хичээллээд өөрчлөлт гарч байгаа гэж би бодож байна. Тэгэхээр ямар өөрчлөлтүүд гарч байгаа бол эрүүл мэндийн тал дээр айгуус өөрчлөлт гарч байгаа. Тэр нөгөө хөлөө тариулсны дараах миний одоо шарах маань эдгэрээгүй айгүй том шарахтай байсан. Тэгээд энэ спорт руу ороод ирсэн миний шарах айгүй хордон анигдаж эхэлсэн. Айгүй хордон багасаад энэ нь айгүй надад сайнаар нөлөөлж байгаа. Нөгөө талаас би ч бас яг тийм амар тийм одоо юу гэх юм дээр омглон ч гэх юм уу тийм өнгөрөөч гэх юм уу бардам ч юм уу тийм байсан те. Тэгээд анх бол одоо тэмцээнд ингээл дотоодын тэмцээнд төрүүлгээрээ ингээл одоо бол ингээл айгүй олон жил болоод ингээл авраг болоод улсын авраг болоод нөгөө бөхчүүд ирдэ штэ тий авраг болох сайхан авраг цалыг дааж авах. Тэгээд яг тэрнтэй адилхан би одоо улсын аврагт ингээл 5 төрүүлчлээ. Тэнгүүд ингээд тийм нөгөө бардамнах ч юм уу өнгөрөх тийм болон байхгүй болоод айгүй гоё ингээд спортч нь өөрөө л ингээл гоё хүнийг улам төлөвшүүлээлээ тэгээ нам суулгаалаад гэдэг. Тэгэхээр яг нэг тийм айгүй гоё мэдрэмжлэг өгөөд идэв штэ. Би ер нь бол тэгээд одоо би тэдэн удаагийн авраг болчлаа гэдэг тэргээр өнгөрөөд авахгүй, тэргээр барднууд авахгүй. Энийг айгүй гоё зөв авч яваал тий. Тэмцээн дээр өөртөөсөө таарах юм бол авраг хүн яг ямар тулааж болох вэ? Ямар байх вэ гэдгээрээ л явдаг тий. Би яг энэ тэрэгцэртэй сэлэмний талаар тийм ч одоо мэдээлэл байхгүй байж байгаа харин даваас өрнгөөсөөс гой мэдээллүүдийг авч ийн бас олон төрлийн насны хүмүүсээс хичээлтгийг нь мэдлээ. За туйлзуур сэлэм гэл би бол мэдхийн. Тэрнтэй бас нэг жоохон ижил төстэй байдлаар явдаг юм шиг байна. Гэхдээ дөрмийн хувьд бол арай ондоо мэн тий бүсэлхийнээс дээшээ гэж явдаг юм шүү дээ тэрэгцэртэй сэлэмний хувьд. Энэ нь олимпийн төрөл, парагийн төрөл гэдэг хоёр төрөл байгаа шүү дээ. Одоо олимпийн төрлөг нь одоо манай нөгөө эрүүл тамирчид маань одоо Монголд толддог те дэлхийд толддог. Пара төрөл нь болохоор зүгээр тэрэгцэртэй. Тийм ээ. Төрлөөрөө явж байгаа л энэ хоёр нь түүнээс бол оноо авах нь шүүгчийн дүрм, заалт бүх юм яг ижилхэн. Ер нь бас ингээд бас залуусыг харахад ер нь таны гаргасан амжилтуудыг хараад те би бас сонсож байхад ер нь ингээд залуустаас уран болгож хэлмээр байдаг үгсэл та хэлэж те. Ер нь бол нөгөө одоо манай парагийн төрөл чинь спортын яг одоо тамирчид нь айгүй олдож муутай байдаг шүү дээ. Ер нь бол одоо өөрийгөө яг ялан дийлэх одоо авсалт орсны дараах сэтгэл зүйн тэр хямралдаг зүйл бол маш хүчтэй нөлөөлж байгаа. Маш олон жилээр өөрийгөө хайрцаглах, нийгмээс тусгаарлах тийм бол асар ихээр тохиолдож байгаа шүү дээ. Энийг яаж одоо гаргах вэ гэхээр одоо хүн одоо би хэрвээ бэрдсэн байж хаад спортоор хичээллэг бол ямар нэгэн байдлаар өөрийгөө нэгшүүлэх тулд одоо урлаг ямар нэгэн төрлийн ямар л өөрийгөө одоо сорж тийшээ гарч иж тэгжиж илүү нээлттэй болж иж хүмүүстэй харилцаанд орж иж өөрийгөө би ийм бэрхшээлтэй болцсон байна гэж бодохгүйгээр би ажилхан одоо энэ нийгэмд талах ёстой хүн шүү гэдгээр хараад ирэхээр арай өөр болчихно. Тэгэхээр одоо хүмүүс магадгүй энийг үзэж байгаа бэртцсэн одоо яг яах учраа ойлгохгүй хүмүүс ч магадгүй. Тэгээд ер нь бол өөрийгөө зүгээр тэр одоо тарама үүссэн байгаа шүү дээ. Тэрнээсээ гаргаад гоё нэг нийгэмтэйгээ илүү хөлөөлөл алах юм бол амьдралыг өөрөөр гоё харах боломж үүснэ. Гоё юм аа. Манай даваас өрнгийн үед одоо багшлах байгаа юу? Эсвэл одоо яг ойрын үеийн санаа хатсан бас юу байна те? За мөн марафонд орж байгаа гэсэн орох гэж байгаа гэсэн. Тэгээд энэ талаараа бас ярил те. Би ер нь яг зүгээр хэтийн зорилго бол одоо яг миний гол зорилго бол одоо паралимпийн наадамд оролцох тий. Одоо би паралимпийн наадмаас бусад бүх тэмцээнд бол гадагшаага явж үзсэн. Азийн наадам, дэлхийн аварга, дэлхийн цамууд гэдээ орж үзсэн. Одоо паралимпийн наадамд ер нь орж үзье гэсэн аягүй том зорилготой байгаа. Мэдээж тэр маань би чинь бас ер нь бол нөгөө жоохон байхад 30 гарцнаас ч аягүй хөвшнөөс ч боддог байлаа шүү дээ. Одоо энэ чинь яг л зүгээр яг хүний яг гоё нэг хичээдэг одоо юм болгоныг ойлгоцсон. Ер нь л нэг хичээж одоо ингээл энэ гоё юм байна гэдэг аягүй гоё залуунаас байгаа байна. Тэгэхээр надад бол боломж зөндөө байгаа. Тэгэхээр ямар ч 28 оны LA-гийн олимпиадад эрхээ аваад оролцъё гэсэн зорилготой байгаа. Тэрний дараачаас
магадгүй 40 гарсныхаа дараа би ер нь бол яг дасгалжуулагчийн албар руу хэрвээ боломж олдох юм бол орно гэж бодож байгаа. Энэ бол зөв дасгалжуулагч болно гэдэг бол яг бэлтгэл дээр ингээд одоо багшийнхаа удирдлагын бэлтгэл сургалт хийж чадсан ингээд босод одоо гадагшаа яваад бид тийш очиод тэнцээж нүүд нэгдэж байгаа шүү дээ. Яа энэ ийм байд юм байна. Яг тэр тэрхэнцэр дээр суугаад тулаан хийж байгаа учраас бүх зүйлийг би өөрийнхөө бие мэдэрч байгаа учраас тэр мэдрэмжийг тэр тулаан хийх тактик төлөвлөгөөнийг хүржээд Монголдо тэмцээнд авахгүй Монголдо дотоод дор одоо тамирчтай ийм байдаг шүү гэдэг талаас нь хэл зөвлөдөг тий. Тэрхэнцэртэй сэлэм гэхээр бас хүмүүс их сонирхож байгаа ах л та. Жишээ нь одоо саксны спортыг бол момент спорт гэл те. Ер нь бол моментэд тухайн секундтай л одоо юу ч болж магадгүй гэл ингээл ярьдаг. Хөлбөмбөгийг бол харин эсрэгээрээ маш одоо нэг гол нь удаан хугацаанд орж иж энэ нь илүү үнцэнтэй байдаг. Тактикийн спорт, багийн спорт те гэл ярьдаг л та. Тэгэхээр таны хувьд яг энэ спортоор хичээллээд анх Монголд орж ирсэн цагаас нь хичээллээд явж байгаа хүний хувьд 5 удаагийн улсын авраг болсон хүний хувьд ер нь энэ тэрэгцэртэй сэлмний спортыг юу гэж дүгнэж хэлэх вэ? Ер нь бол яг л ухааны спорт шүү дээ. Одоо маш богино зай. Бид эдийн зайчин бол нэг өсрөл нэг метрийн зайн дотор л үзэж байгаа шүү дээ. Одоо метрийн зайн дотор тэр сэлэм ингээд над руу ирээд хатахад тэрийг маш богино зайд хамгаалаад буцаагаад товтлох, хатгуулахгүй байх гэсэн үг тий. Тэр одоо асар их мэдрэмж хурд. Ялангуяа ер нь бол одоо хурд юу гэхээс илүү хүний тарих аюух ажилтай. Одоо ингээд би нэг оноо авахын тулд ч юм нэг оноо алчаа буцаагаад оноогоо хамгаа дахиад нөхөрсөж оноо авахын тулд байнга тактика толгоон дотор ингээд секунд ойлоор нь ингээд боловсруулж ийн гэсэн үг. Тэгжиж одоо нэг оноо авахын тулд нэг нүүдэл хоёр нүүдэл ч юм уу тэгжиж гурав дахь нүүдэл дээрээс би тэр оноо болгоноор асар богино хугацаанд аюу хурдцтай явдаг тэр л яг манайх тийм. Тэгэхээр бэлтгэлийн хувьд ч гэсэн бас нэлээд их цаг авдаг. Тэгээ ер нь бэлтгэлийн хувьд бол ямар хөө бэлтгэлүүдийг илүү хөдөлгөө хийдэг вэ те? За сэлэмний спортод өөрөө угаасаа яг хараа мэдрэмж тэгээд техник ер нь бол хорооны ажиллагаа хамгийн их шаардлагатай. Яг тэгэхээр нөгөө сэлэм одоо баруун гартаа барьж 7 хороо эрхээ хороо 2 дээрээс ер нь бол яг бүхэл одоо техникүүд явагддаг. Тэгэхээр гарын одоо хорооны ажиллагааг одоо маш их сайжруулах бэлтгэлийг одоо бэлтгэл дээр хамгийн их төлөвлөгөө хийдэг. Тэгээд хамгийн чухал юм юу юм гэхээр яг тухайн одоо өрсөлдөгч тамирчингийн биеинд оновчтой хатгах. Ямар нэгэн байдлаар товтлогоо хийж хагаад баланс алдах ч юм уу тэнцвэр алгах тохиолдолд нөгөө сэлмний үзүүр мань тэнээд явждаг учраас хатахгүй зөрчих магадaltaй. Зөрөө явчихаар буцаад өөрөө атаклуулчихна. Тэгэхээр тэрнийг хамгаалах одоо оновчтой хатгах зүйлийг л одоо хамгийн их хийдэг гэсэн үг. Тэгээ бас нөгөө сэлэм гэхээр би бас энэ чинээс ингэж жоохон төсөөлөд бодож л да. Тэгэхээр бас нөгөө бэртэл гэмтлийн хувьд бол нэлээд байдаг болов уу? Тэгээ энэ дээр бас ер нь хэрэг бэртэл гэмтэл гардаг вэ? Ер нь сэлэмний спорт, хоёрдугаар сэлэмний спорт бол ер нь бэртэл гэмтэл бага. Зүгээр нөгөө төмөр сэлмээр ингээд юу яаж байгаа ч гэсэн ингээд яг тодорхой хэмжээний биед хөхрөх хөхрөлтүүд бол угаасаа байнгын үүснэ. Түүнээс бол яг тийм хүнд гэмтэл авах одоо яс хувирч гэмтэх ч юм уу тийм юм байхгүй. Яг үнэхээр одоо шинээр суралцж байгаа хүмүүс нөгөө техникээ сураагүй хүмүүс ч юм уу тэр хүмүүс маань нөгөө одоо биеийнхаа бяраараа ингээд одоо сэлмээ ингээд шахуурдаг ч юм уу гуйдах тохиолдолд бол яг хүчтэй ирж өвлөлт мэдрэгдэг үед бол байгаа. Бусдаар бол яг техникийн сурцсан яг тамирчин болсон хүмүүст бол нэг тийм хүнд гэмтэл аваад байгаа юм бол байхгүй тийм. Тэрхэнцэртэй сэлэмний одоо холбоо гэж байдаг баг тийм. Ер нь хэдийн орчим хүн байна. За дээр нь танаа яг энэ холбоонд энэ спортоор хичээлж байгаа хүмүүсийн хамгийн ахмад тамирчин хэдтэй хүмүүс байгаа бол тийм. Хүмүүс бас үзээд сонирхож ич магадгүй. Би ер нь бас энэ спортоор хичээлээд үзүүл яадаг юм бол гэдэг ч юм уу тийм. Ер нь бол одоо хамгийн залуу нь гэх юм бол 20 хэдтэй хүн байна. Хамгийн одоо ахмад тамирчин гэх юм бол 44-тэй. Бага сая сүүлд сая 2026 оны улсын аваргаар 54 тавтайсан байгаа. Ах бэлтгэлж орж ирж байгаа. Тэгээд би яг орж ирэхэд ингээд манай спорт руу ингээд орж ирэхээр ямар гоё юм бэ гэд би нөгөө ингээд туушд явъя гэд тэр хүнд бүх хүнд боломж нээлттэй. Түүнээс насны цаар тогтоогод тааж чадахгүй юм байна гэж тэгдэггүй. Ер нь бол манай одоо холбооны зүгээс ч тэгдэг
багш одоо асуулагчийн зүгээс ч тэгдэг. Та чадчих байх юм бол та хүрээ дээр би тань заагаад өгье. Та ингээд олон улсын тэмцээнд явдаг тамирчин болж болно. Ямар гоё юм бэ? Танаа хаана байдаг вэ? Унаах Чингэлтэй дүүргийн бидний спортын зааланд явагддаг. 3 давхарт. Тэгээс сургалттай байдаг. Улам гоё хөгжөөсөө те энэ спорт тэгээд бас манай Монголоос олон тамирчид яваасаа даваас өргөн маань бас паралимпийн төрөлд бас яваасаа гэж хүсэж байна. За тэгээд сүүлийн үеийн сонио хачнаас бас энэ ч нэг мэдээлэл байна. Марафонд бэлтгэж байгаа гэж байна. Марафоны талаараас ярэ те 21 км-т бас явах гэж байгаа гэж байна. Тэгэхээр энэ талаараа хизээ шийдэв. Анх удаа марафонд явж байна уу? Би ер нь нөгөө сэлмийн спорт орохоос өмнө бэлтснийхэн дараа хэд хэдэн спортын төрлийг ер нь сонгож ирсэн. Ер нь хичээлж үзье гэж бодоо. Тэгээд пара бадминтон нэг спортыг сонирхож байсан. Энэ одоо пара хөнгө атлетикийн биш та одоо надад уралдаад байгаа. Пара хөнгө атлетик улсын аргуудыг олон жил орж ирсэн. 90 жил болгонд орохыг хичээдэг. Тэгтээ пара хөнгө атлетик чинь өөр айгүй ер нь хөнгө атлетик хүнд спорт шүү дээ. Өөрийгөө ялан дийлдэг, өөртөө ингээд тулддаг тий. Ганцаараа гүгэл ганцаараа тэр замыг тулал ганцаараа л бүх зүйлийг хэн ч ажид яадаг тим спорт. Тэгээ би 2024 онд нөгөө ихтгэл найдвар боломж ингээд 9 сард болдсон шүү дээ. Тэр марафонд ер нь дандаа жил болгоо орохдоо нөгөө 1.5 км тавьдаг байхгүй юу. Тэгээ 24 онд 21 км-т нөгөө гар дугуугаар нь явж үзчихсэн. Тэгэхээр тухайн үед бас салхитай. Өөдөөс ингээд салхи сүрээд ингээд явж гар дугаар ингээд яг одоо ундаг дугуйж хийж байгаа юм шиг тэрийг гараараа л жигээ явж байгаа юм л та. Яг одоо дэлгэцэнд харагдаж байна. Тэгэхээр тэр спорт бол ингээд яг тэр бол ингээд амар гоё. Энэ болохоор яг мэрэгжлийн төрөл нь одоо Монголд нөгөө паралимпиад ордог манай олон улсын жинхэнэ мастер инх манла 2 олимпиад энэ төрлөөр орсон байдаг шүү дээ. Тэгээ би нодлон юунд орчоод нэг улсын аваргаар энэ төрлөг оруулаад ойрын зан төрөл оролцсон байсан. Тэгээ би 400 м-т яваад нэг хүрэл медаль авсан байхгүй юу. Тэгээд анх удаага явж үзээд байхгүй. Тэгээд би ер нь 21 км ер нь Улаанбаатар марафонд явахдаа энэгээр явж үзнэ гэгээд тэгээд өөртөө ер нь зориг тавьчихсан байсан. Тэгээ яг энэ маань хөнгө атлетик маань өөрөө бидний үед чинь асар том бас бэлтгэл болдог. Бид чинь нөгөө хөл дээрээ гүйж чадахгүй. Байнгын нөгөө бид тодорхой хэмжээний одоо гүйж явах царайд хийж явах ёстой шээ. Тэгтээ тэрийг одоо өөртөөхөн тэрэгцрээр очиод нэг 7 хоногт нэг удаа ч юм уу 14 хоногт нэг удаа очиод хийждээ штэ. Одоо энэ бол энэгээр явахаар хамгийн гоё нөгөө нэг яг амьсгаа задраад амар гоё ингээ бие өнгөрөөд иддэг байхгүй. Тэгээд яг би одоо инх манлаа найстайгаа ингээд Улаанбаатарт орё гэж ярилцж байгаа. Тэгээд одоо налайхад бэлтгэл хэд хэдэн бэлтгэл хийцэн байгаа. Айгүй хүнд спорт гэдэг. Ер нь нөгөө нэг хүн альва зүйлийг хараад одоо ийм байх тийм байх ярихаасаа илүүтэйгээр яг энэ тухайн тэр зүйлийг өөрөө хийгээд оролдоод үзэх юм бол энэ хүмүүс одоо магадгүй хүмүүс тэгээд ч очоод олимпиад тэд олимпиад орлоо чи ингэчлээ хүн гүйжихгүй маа гэдэг. Яг тухайн одоо энэ тэрэгэн дээр нь би яг өөрөө ингэ суугаад бэлтгэл хийгээд үзгээд тэр техникээс нь хүсүүлэл тэр тэрэгэн зэрэг заалж явах тэр яг тэр одоо зориултын замаар нь явах нь амар хэцүү юм бэл. Тэгээ би одоо энэ одоо Ахиллес клуб дээр одоо манай энэ юу пушрээр явдаг хүмүүс байгаа, гар дуугаар явдаг хүмүүс байгаа. Тэгээд инх манла маань ингээ явдаг энэ хүмүүсээр ингээд ямар мундаг төвчээртэй хүмүүс юм бэ л гэж амар их бахархсан. Тэр одоо би яг бэлтгэл хийгээ явж байгаа та. Намайг сая бэлтгэл хийгээд нөгөө налахаас цааш цонжингээ наадлын замаар гад зам дээр бэлтгэл хийсэн байхгүй. Тэгээд манай инх манла болохоор өөр 11 км яваад намайг нэг жоохон занд явуулсан. Би тэр жоохон өксөөрүүд энэ тэрэгэн зэрэг ингээд түрээж явж чадахгүй байсан. Энэ тэрийг бол би түрээ таашааж явж чадна тий. Яг энэ мэрэгжлийн дугуун дээр эн чинь зөвхөн гараараа хатахгүй нөгөө яг энэ эрхээ хоруу гараал ингээд дарж явд юм байлээ цохиж явдаг. Айгу саяны зураг дээр харуулсан гэсэн үг зөв. Тий. Тэр чинь болохоор ингээд юм яг энэ хуруугаараа ингээд хүрдийн цогт юм лээ. Тэр нь амар хэцүү. Тэгээд явж байхдаа тэр чинь ингээд нөгөө угнал тэгшин явах хэрэгтэй байхгүй. Би болохоор ингээд зам руугаа ингээд хоёр тал руугаа ингээд гарчаад байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр чин дээрээс магадгүй хортой явж байгаа жоохон буруу дарах юм бол унаж гимтэх асуултаа юм билээ. Тэгэхээр энэ дээр сууж байгаа энэгээр хичээлж байгаа одоо Монголд байгаа хүмүүс бол үнэхээр гарахмаар хүмүүс. Тэгээд зургийг нөхөх боломжтой юм уу манай найруулагч. Би бас яг энэ 21 км явах бэлтгэл хийж байгаа хөнгө атлетикийн төрлөө одоо нөгөө манай гүйлтийнхэн байгаа тийм марафоны гүйлтийнхэн
энэ хүмүүс үнэхээр мундаг хүмүүс юм байна. За маа дугуйчд байгаа. Айгүй олон километр замыг ингээл дугуйт жигээл туулаад байдаг. Энэ хүмүүсээр айгүй их бахархсан. Энэ одоо дугуйны хажууд байгаа хүрт дээшээ гараад ирсэн тэр хар дугуйн дээр байгаа том дугуй жижигхэн. Тийм ээ. Тэрийг эргүүлэх нь байна. Хуруугаараа цохинд ирсэн. Ингээд одоо биелэн бол зориулт юм байлаа байхгүй. Нэг юм зууралддаг эрзэн тийм. Тэгээд тэр эрзэнээр нь ингээд цохоод цогсоо зайгүй зохих нь шүү дээ. Цохоод. Гэтэ тэр чинь асар их тийм ээ. Хүн техник хүн зүгээр хараас суугаал би бодохдоо бол нөгөө төрөний ирсэнчлэг айгу боломжийн санаанд багтаал гэсэн юм байна. Ер нь болчихвол явчихвал. Үгүй юм бэл энэ мөр өвдөх. За тэгээд эн чинь нөгөө доошоо ингээд тонгоож явж байгаа ч гэсэн замаа харахад ихээр шилэн үзөө хөшөөд. Тэгэл мөр өвдөл ингээд айгу их тэсвэр олон жилийг одоо яг энэ төрлөөр бол явах юм бол айгүй олон жилийг зарцуулж техникчж тэгжиж мэрэгжлийн төвшөнд очих. Энэ бол яг мэрэгжлийн хүний хэрэглээ. Энэ бол одоо яг олимпийн төрөл. Энэ одоо манай нөгөө олимпиад 2 олимпиад орсон Инхман Ламастрын дугуй байхгүй юу? Зөв. Тэгээ би энэ дугуйг одоо хэрэгжилж Улаанбаатар марафонд оролцож байгаа Оо юм. ямар гоё. Энэ дугуйгаар марах юм. За. Бэлтгэл ер нь хэр хангагдаж байна. Одоо ер нь бол туйлзуур сэлмнээсээ гадна 21 км-т марафонд бол оролцох гэж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр сая бол налахаас наашаа ингэж явж байхдаа наашаа цаашаа болоод унах гэдсэн гэж юм. Тэгэхээр одоо бэлтгэл өнөөдөр чи 18 гэдэг чинь марафон болоход ердөөсөө 5 хоног л үлдсэн юм шүү дээ. Тэгээ ер нь бол яг эхний өдөр суугаад явжсэн бол одоо бас гай жоохон зөвчрөх гээд байгаа. Одоо яг хамгийн одоо надад хэлээд байгаа зүйл нь техникийн гар аягүй чухал учраас миний тэр гаран дээр яг их ажиллаж байгаа. Тэгээд нөгөө сэлэмний бэлтгэл өдрөөл сул өдрөөл би очиж бэлтгэл хийж байгаа байхгүй юу? Одоо эдэн өдрийн бэлтгэлтэй маргааш би очиж бэлтгэл одоо сүүлийн бэлтгэлээ их нүү яах нь үржсэн. Яг энэ дээр суугаад явахаар манай Эрдэнэ төгсгээд ах одоо топ 6 марафонод тусчлаа штэ. Одоо энэ пүүшрээрж явж 42 пүүшрээрж явж үтсэн гар дуугаар нь живжсэн өөрийнх нь тэрэгцрээр 42 км туулж исэн. Эрдэнэ төгс ах маань тэгдэг байсан байхгүй. Энэ пүүшэр дээр суугаад ингээд ер нь ингээд 42 км-т явхаар хүн амар гоё мэдрэмжийг авдсан шүү дээ. Яханд энэ спорт өвөр хэлэх аргагүй гэж. Тэгээ би тэр мэдрэмжийг сайн авсан. Үнэхээр ямар гоё мэдрэмж байд юм бэ. Спорт төрөл болгонд өөр юм гэсэн гоё онцлогтой. Тэр онцлогийг тэр юуг нь мэдрэмжийг нь авах. Үнэхээр гоё юм бил. Үнтэй хүн тэгээ нөгөө өөрийгөө сориод эхлэхээр дараагийн сорилтууд гараад ирдэг тэгээд бас мэдрэмжийг авч араас сорилтын даваа гарах гэж тэ. Тэгэд одоо бас ер нь ингээд бас надад айгуу сонирхолтой бас нэг санагдсан зүйл нь болохоор ер нь даваас руу гэдэг хүн хэр их өөрийгөө сорих дуртай байна. Хідэн спортоор ер нь сорих гэж байна. Цаашдаа ч гэсэн ер нь ингэж сормоор байна гэсэн сорилтуудын талаар ярил. Би ер нь өөрийгөө альва юм сорих амар дуртай. Тэрнээсээ ч нэг айж имээгээд байхгүй ер нь дуртай. Тэр чинь нэг өөрийгөө сорьж өөрийгөө ялан дэлхийл гэж бодож байгаа шүү дээ. Мэдээж спортоор өтөг тамирчин хүн болгонд өөр гэсэн гоё чадварууд байгаа. Тэгэхээр тэрийг гоё төрөл бүлгээр сорьдог байх. Миний хувьд бол зүгээр одоо нэгэн л пара спортын тамирчин болсон хувьд аль болох бусад олон төрөл рүүгээ ингээд ороод одоо пара хүмүүсийн оролцоо бага байлж гисэн мэдээж би ганцаараа орвол бас тэр олон болж харагдахад нэг ч гэсэн хүний юу болох бах те. Иршөө олон хүмүүс ийм хүмүүс шилдэг юм гээд олон хүмүүс гарч ирэх бах. Би бол яг гар уралдааны спорт пара юуны бадминтоны спорт тэрэгэн зэрэгтэй одоо энэ спортыг сонирхож байна. Сэлмээс сонирхож байна. Ер нь бол нэг 4-5 төрлийн спорт сонирхож байсан. Түүнээс яг миний үндсэн спорт бол сэлмний спорт байгаа. Сэлмний спортоос ер нь бол миний бол одоо гол төрөл учраас бусад төрлөр бол дотоодын тэмцээн уралдаанд одоо оролцоод тий ихэнхдээ бүгднтэй сайхан найзууд ах дүүс болчлоо. Энийг тэгээд дэмжиж оролцохоор энэ эдтэйгээ байн таараад байхгүй одоо болж байгаа тэмцээнээр таарахаар уулзахаар гоё үгүй. Тэр нь бол аль болох тэр төрөл рүүгээ олон болж байгаа газар нь очихж оролцохыг хичээдэг. Тэрхэн зэрэгтэй тамирчдын хувьд ер нь Монголд одоо орчин хүртээмжтэй спортын орчин ер нь хэр хүртээмжтэй юм шиг таны хувьд анзаарагдаж байгаа вэ? Ер нь сүүлийн үед бас хүртээмжтэй байгаа. Гэхдээ бас яг юу гэх юм бол бас хэцүү л дээ. Яг хүртээмж гэх юм бол заавал танхим ч юм уу зөндөө байгаа тийм. Асуудал бол зөндөө байгаа.
Тэгтээ асуудал зөндөө байлээ гэд ийм байна тоошин суугаад байхгүй аль болох юутай байгаа тал руугаа боломжтой байгаа тал руугаа явж ивэл. Яг үнэн тий. Асуудал бол нэрээ хаанч тий байгаа шүү дээ. Марафонд орсноор ер нь хүмүүст ямар мессежийг өгөхийг хүсэж байгаа вэ давсрангийн хувьд? Илүү олон хүмүүс орцдог болоосоо ялангуяа Улаанбаатар марафон одоо жилээс жилд улам гоё болж байна тий. 2022 онд би Hi-Fi компанид ажилладаг байсан. Тэгэхэд анх Hi-Fi компани Улаанбаатар марафон зохион байгуулж эхэлж ирсэн. Одоо 4-5 жилийн зохион байгуулж байна. Тэгэхэд одоо 40,000 гаруй хүн оролцож байна гэдэг нь бол зохион байгуулалттай. Тэгээд монголчуудын хувьд Улаанбаатар марафонд ямар гоё идэвхтэй оролцдог вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа. Нөгөөтэйгүр миний хувьд одоо ингээд манайх нэг 5-6 тэрэгцэртэй эмгтээтэйгээ нэг 7-8 ингээд гардаг тий Улаанбаатар марафонд. Би нэг ч гэсэн хүн олон занд эмгтээгээ гарч юм. Магадгүй Улаанбаатар марафонд дэлхийн гадаадын олон мундаг алдартай марафончид одоо мэргэжлийн дугуугаар бол одоо энэ яг оролцдог энэ гар дугуй мэргэжлийн дугуйгаар бол оролцдог гадаадын тамирчин гэж одоохонд Улаанбаатар марафонд оролцоогүй шүү дээ. Магадгүй одоо энэ төрөл нь улаан юг дамжуулалт нь ялангуяа яг сайн байгаад байх юм бол одоо яг тэгдэж штэ нөгөө Улаанбаатар марафонд хараад 42 км-тэй хагас марафонд яг нөгөө эрүүлийн тамирчтай аягүй харуулад байдаг тий яг ингэж явж байгаа. Одоо энэ дээр дамжуулалтын дээр магадгүй энэ одоо уралдаад байгаа одоо манай инх манлаа мастер бүрэн төгсгөл энэ эрдэнэ төгсгөл энэ хүмүүс чинь жинхэнэ яг мэрэгжлийн төвшөнд явж байгаа аягүй гоё харагддаг байхгүй юу. Энэ хүмүүсийг яг ингэж дамжуулалтыг харуулчих юм бол аягүй олон хүн бас гарч ирнэ. 40,000 хүн оролцож байна гэдэг чинь тэр донд гэртээ тэрийг үзэж байгаа зөндөө олон мянган хүн байгаа байхгүй. Дахиад дараагийн хүмүүс гарч ирнэ. Тэгээд дэлхийн гадаадын тамирчид Улаанбаатар марафонд энэ хүмүүс ордын би ерөөсөө Улаанбаатар одоо дараа жилийнх нь 27 онд ч орно ч гэдэг юм уу гэд. Мундаг алдартай тамирчид Монголд орж ирэх боломжтой л байх гэж бодсон. Тэгэл байх уу. Монгол улсад ер нь тэрэгцэртэй хүмүүст тий зам харгуунд хүртэл хэцүү байдаг шүү дээ ер нь. Тэрнээс гадна тухайн хүний сэтгэл санааны байдал хүртэл нэлээд нийгмээсээ тусгаарлагдсан. За магадгүй гинтийн ославаар за цаашлаад одоо юу гэдгийг хүнд өвчний улмаас, ужиг өвчний улмаас хөл гарандаа одоо ампутац хийлгцэн тий хүмүүс бол нэлээдгүй байдаг. За эдгээр хүмүүсийн хувьд бол юу гэдгийг олон нийтээс жоохон ичиж бүргэх, за нийгмээс таслагдах, санаа зовнох, зовнилт, түгшилт гэдэг ч юм уу тийм ийм зүйлс байдаг. Тэгээд цаашлаад энэ юу гэдгийг сэтгэл зүйд нь хүртэл нөлөөлдөг л дөө. Тэгэхээр таны хувьд тийм эдгээр хүмүүст бас үнэхээр бас ингээд гараад ирээчээ тийм энэ бол ичиж санаа зовох зүйл биш ээ. Та өөрөө ч бас ингээд анх яг хөлөндөө ампутац хийлгэсний дараагаар бол сэтгэл зүйн асуудалд орж исэн гэж штэ тийм. Тэгэхээр энийг бас үзэн суугаа хүмүүс байж юуны магад тийм хэлвэл юу гэж бас гоё уриалах бол зүгээр педит төр хүрээ төр гэж хэлвэр байна. Айгүй гоё хамт олон. Ер нь би яг нөгөө бас эрүүл байж үзсэн олон спортоор явж үзсэн. Гэхдээ ер нь парагийн хүмүүс дандаа нөгөө айгүй би тийм хүчрэх хүмүүсээс хардаг. Яг тэгэхээр одоо үндсэндээ нэг хоёр амьдралаар амьдарч байгаа юм уу та тий? Алхаж үзсэн байж алхаж үзээгүй ч янз янзын хүмүүс байгаа. Тэгтээ мэдгүй би бол хамгийн хүчрэг өөрийгөө ялан дийлсэн хүмүүс байдаг. Ямарваа нэгэн тийм одоо юугүй тий? Санаагүй айгүй гоё нээлттэй тийм цайлган хүмүүс байт юм лээ. Тэгээд яг энэ одоо хүмүүстэй нийлээд магадгүй та үзэж байгаа юм бол хурж ирээд манай төрөл ч юм уу спортын 22 төрөл байна. Альж төрлөөр нь явсан байсан. Хамгийн сайхан хүмүүс таныг одоо огтож аваад гоё тий таны тэр өөрийгөө ялан дийлэхгүй байсан тэр чинь ингээ гоё хаалгачин гоё нээж өгөөд магадгүй төгсөл нээж өгч магадгүй айгүй гоё хүмүүс байдаг гэж би төгж боддоо шүү дээ. За хүн спортоор хичээлэхгүй байсан ч гэсэн тий зүгээр л нийгмийн амьдралд бас зүгээр л санаа зовлгүй аз жаргалтайгаар орох нь бас айгүй чухал байт юм болов. Гэхдээ одоо эн чинь яг заавал спортын клубүүд дээр ирэхтэй биш эн чинь зөндөө олон төрөн бас байгууллагууд байгаа шүү дээ. Одоо хөгжим бэрхшээлтэй хүмүүсийг битцсэн яг яах авчраа болохгүй хүмүүс чиглүүлж өгдөг ч юм уулзаж ярилцдаг. Одоо гишүүнээ болгоч юм одоо төгөөмөл хөгжил биетэй амьдрах төгөөл айгүй мундаг холбоо байж гэн тий. Тэрэгцэртэй төлөвний холбоо гээл байж гэн. Ингээд энэ холбоодуудтай очиж уулзаад тэгээд холбоодууд нь цаашаа бусаад дахиад нөгөө хүндээ одоо хүндээ чиглүүлээд явуулдаг ч юм уу тий. Эсвэл би бол тэрэгцэртэй төлөвний холбоон дээр очиод тэгээд юуны одоо энэ спорт тэг хүмүүстэй анх ингээд танилцаад
яг төс болоо. Тэгээд ер нь спорт руу хөнгө атлетикад дагаж явбал хаан тэмцээн болж ин тийшээ ингээд цог явдаг. Тэ. Тэгэж л ер нь өөрийгөө нээсэн дээ. Аа одоо тэгсэн марафонд орсны дараачаас сэлмээ орхиод хөнгө атлетик руу явчихсан байх үү дээ тийм ээ. Үгүй ээ. Үнэн ч байна би. Тэ. Үнэн ч би одоо бодоод байгаа. Бэлтгэл хийж байгаа. Гэхдээ 21 км зам гэдэг бол өөрөө тийм амар зам биш. Тэгэлгүй аа. Ялангуяа одоо би энэ амар олон оног одоо олон сар бэлтгэл хийгээгүй те цөөх оног хийсэн байгаа. Тэг замаа яаж дуусгах вэ? Гол нь одоо замаасаа гарахгүй би удаан ч хамаагүй те. Зөв замаа дуусна л гэж бодож байгаа. Энэний дараах ороод ирсний дараа бас амар гоё мэдрэмж авах. Нодлон нөгөө нэг нодлонгийн марафонтор манай гэр бүлийн хүн 21 км гүйсэн байхгүй юу? За. Хөө ямар мундаг юм бэ те. Тэгээд би нөгөө тэнцээ ячаад барианд орчих нь хараалсан. Тэгсэн чи би бүр амар орлог орж хараагүй ороод ирж нөхөрч хараад ороод ирсэн байсан. Ингээд яг байхад царайнаас айгүй өөр царилт болд юм билээ. Тэгэл орж ирэл ингээл энэ тэнд ингээл ингээд тэр өөрийгөө ялан замаа дуусгах гэж ингээд үнэхээр тэгээ би гэр бүлүүнээр амар бахархсан мэтлээ. Байга царайнаасаа өөр гэхээр ямар хөө царай. Одоо ингээд амар хөлс ялгараад тэгэд ингээд тийм айгүй л тийм өөр харагдсан надаа. Өөр авраатай. Тэ. Царайнд нь тийм одоо ядарсан юм яа мэдгүй би тэрийг мэдгүй хэлж мэдгүй. Тэгэхээр айгүй ямар ч хэлсэн. Өөр болсон замаа дуусгацсан байсан. Тэгээд би манай хүн ямарчсан гүйцэн би ямарч 21-т явна. Одоо тэр авсан тэр мэдрэмжийг би бас мэдэрмээр байгаа байхгүй. Ямар гоё юм бэ. Бас эхнэр нь бас 21 км-т гүгээд тэр мэдрэмжийг аваад одоо манай одоо даваас руу маань тий 21 км-т гүйж дуусгаад яг тэр мэдрэмжийг өөрөө авах гэдэг шүү дээ тий. Бид нар бас 5 км-т гүйж байгаа. Тэгээд 5 км-т үнэхээр одоо бүр өөрөөсөө ч бараг ичих шиг бэлтгэл хийгээгүй. Тэгээд бүр даваас руундээ үнэхээр амжилтыг хүсмээр санагдаж байна. 21 км-ийн амжилттай дуусгаараа. За тэгээд тэр үед нь бас нэрээ болдог болол тийм хараад үйжийнхэнсэн. Тэгээ манай магадгүй хэвлэл мэдээллийнхэн ч гэдэг юм уу тий гоё сайтынхан ч юм уу гоё ярилцлага аваасаа гэж бүр хүсэж байна даваас өрнгөөсөө. За тэгээд өнөөдөр ярилцлагад таатай байлаа. Тэгээд эхлэхээсээ бас ингээд өрнөх хүртлээ гоё одоо түүхүүдээсээ хуваалцсан даваас өрөндөө их баярлаа. Тэгээд магадгүй бидний асуугаагүй таны хэлмээрсэн зүйлсээ хэлж болно. Тийм зүйлч байхгүй л дээ. Тавгүй юу? Тий, тавгүй. Ер нь би зүгээр гоё ч асуултад асуулаа. Яг өөрөө ярихсан одоо угаасаа л ярьлаа. Угаас энэ нөгөө яг өөрөө яг юу байдаг болохоор мэдж байгаа зүйл ярьж байгаа болохоор надад аюу таатай байна. За окей. Мэдхгүй зүйл асуусан байсан бол тэрэндээ мэдхгүй юм асуухаар чинь яг миний мэддэг төрөл байгаа болохоор аюу гоё байна. Зөвчт маань бас гой мэдээллүүдийг авсан бах. За хэрвээ яг одоо үзэж байгаа хүмүүс манайх юм бол бас ийм гоё спортын төрөл байд юм байна шүү гэдэг талаар мэдээллийг авсан бах гэж бодож байна. Тэгээд хин нэгэн бас сонирхол очиход бол нээлттэй хамт олон бүр ингээ хүлээгээд үйж идэг юм байна шүү. Тэгээд спортын одоо энэ их замналт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье даваас өрөндөө. За түүнчлэн ойрын хугацаанд болох энэ марафоны 21 км-ийн урт зайд нь бас амжилтыг хүсье. Амжилтаа туулаад ирээрээ. Угаасаа итгэж байна. Чадна гэдэгт нь бол 100% итгэлтэй байна. За тэгээд 2028 онд болох тэр параолимпийн төрөлтөө бас амжилттай оролцоод медаль цулгаагаад ирнэ гэдэгт бүр өстө нэрээ итгэж байна. Тэгээд Монголын ард түмэн за таны ард бас итгэж байгаа шүү гэж бас хэлээ да. Баярлалаа. Өстой гоё. Эрүүл дотор шиг. Та бүхэнтэй ярилцсан сайхан таатай байлаа. Тэгээ танай телевизийн хамт олонд өндөр амжилтыг, ажлын их амжилтыг хүсье. За их баярлалаа. За тэгээд бас мэдээж хэрэг сая амжилт хүсье. Тэгээд мэдээж хэрэг гоё гал мөржил гарсан байгаа тий. Тэгээд гал шиг дүрлцэж моршиг сайхан. Тэгээд хурдтай байгаасаа. За тэгээд юун төрөнд бас Улаанбаатар кофе болон манай нэвтрүүлгийн ивэнттэйгчд бас мөн баярлаа гэдгийг хэлье. Тэгээд та бүхэнд бас бит хоёр бас хилдэг багтай. Маш амттай кофе байдаг. Хамгийн гол нь шинээрээ. Тэгээд дээрэс нь гоё сүүтэйгээ тэгээд байдаг. За тэгээд та бүхнийг бас зүгээр л туршаад үзээрэй гэж хэлдэг байгаа да. За тэгээд баярлалаа. Нэвтрүүлгийн ивэнттэйгч Улаанбаатар кофед маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд хэсэг хугацаанд завсарлаад эргэж орж ирээ та бүхэнтэйгээ мэдээлэлтэйгээ уулзцгаая.